Байна уу? байна. Басамна бэмб сүрэн гэдэг хүмүүс үү? Тийм байна. За энэ 6033 гэдэг энэ раш харангийн машин ханаа машин мөн үү? Мөн. Би энэ Багнуурын засаг даргын хамгийн газрын урд үүднээс ярьж байна. Би Портер машины жолооч байгаа маа. Сайн байна уу та? Сайн байна. За энэ Баларчаад би энэ замын цагдаагаас өөрөө чинь дугаарыг авлаа. Энэ урдлын шилэн дээр нэг 99 10-та дугаар бичсэн энэ дугаараа ерөөсөө авдаггүй юм байна. Тэгээд би энэ замын цагдаагаас номерыг чи хэлээд энэ маркийг хэлээд өөрөө чинь дугаарыг авлаа. Тий. За. Би энэ Багнуурын засаг даргын хамгийн газрын нөгөө нэг аж ахуйг хариуцдаг байхгүй. Ийшээ гараж руу юм зөөдөг Портер машинтай ер нь бол ухарж ордын. Тэгээд ухарж байгаад энэ хажуу талаас чинь нэлээ хүчтэй цөм өргөчлөө л дээ. Тэгээ яаж зүгтаах вэ? Энд чинь уусаа камертай байдیں۔ Тэгээд одоо төлбөр мөнгөний энэ манай байгууллагаас гарах байх. Тэгээ би эзэн мөний доктойгээ залгаад энэ 99 10-та дугаараа авдггүй. За би энэ хурлуугаар залгаах. Энэ дугаараа авдггүй миний дүү. Би тэгээд энэ яаралтай явах гээд үдэг одоо яах вэ? Энэ даатгал маатгалтай болов? За би энэ тэл залгаах. За би энэ уцаа авахгүй байна. Миний дүү чи юу яагаад энэ анхан зургийг ямарчсан талаас нь аваадах уу? Энд бас камертай юм байна. Би тэгээд одоо явчих уу гэж утсан камертай сүүлд нь надад лай гэж бодоод байж ин л да. Би харин хамтаа хүнийг нь уцыг аваад яриад байгаа. Уцаа юусаа авдггүй дам шиг байна. Тэ. Харин хамтаа хүнийг асуух. За чи ямар ч над руу яриад байгаа энэ урдлын ардлын миний Портерийн багаж нэлээ хүчтэй мөргөөд энэ зүүн бөөрлөч марг яваад орчлоо л доо энэ барыг явахааргүй болсон энэ цөм мөргөөд орсон. За яг анхан төлөөд өгчнөө гайгүй. За юу энэ манай улсын унаа багын даатгалтай юм тий. За би эргээд танилцаарай. Энэ нэстэ гүчтэй мөргөж जैन нэстэ амьдрал гэж бас нэрээ эргүүл огцом иргэдэм байна да миний дүү. За над руу яриадах би явмаар байна. Лай та энэ зүгээр. За. Бано. За миний дүү яава. Ах нь одоо явах гээд яарад байна штэ. Одоо энэ мөргсөн лай болж л тээ. Одоо мөргснөр одоо би буруудах юм байна л да. Та нар бити даварцгаагаад байгаарай. За юм хүний ухардаг газар машинаа тавьчиад хурд ир. Одоохон би юу одоохон бэ? Миний дүү хурдлаач ээ. Би энэ одоо яарад байна. Энэ би гараашнд юмаа зөөж явахд одоо цэцэгмаа хар туучаагаас болж байгаа хгүй юу? Цэцэгмаа гэдэг нэг саахан эмэгтэй би ганц би. За би чанха 3 би дүүрсэн. Тэгээд би цэцэгмаа гараашийн хаалга хаажигээ цэцэгмаа гараашийн хаалга хаах га тонгоохт нь араасаа зэвүү харагдахгүй юу тийм эс. Тэгээ би араас нь цэцэгмаа харж явж байгаа л гусаа ичлаа та. Тэгээд цэцэгмаа ч бас буруутай энд миний дүү тий. Тэгээд би цэцэгмаа та чид намайг сонсож байгаараа би цэцэгмаа тэгээд би нэг дуу зориулдаг байхгүй юу? Чин харин нандин ситигээд чамайг тойрын эргэлдэнэ. Тойрын эргэлдэнэ. Би Портертэйгээ би дэрив тийж би цэцэгмаад гайхуулдаг байхгүй тойрч. Тэгээ би цэцэгмаа харж байгаа гусаа ичлаа минь дөө. За одоо яах вэ? Төлөн дөө. ямар салаатай юм бэ? За сайн байна уу? Пэс мамбо нэвтрүүлгээс ярьж байна. Энэ бүхэн бүгдээ тоглоом байлаа. Та 50 байгаарай. Төрс өдрийн минь түргийн сайн байна уу та? Сайн байна. За ингээд отгоо гээд ханыхан зүгээс энэхүү одоо шок мэдрэмжийг өөрт чи одоо барьлаа. Тэгээ төрс өдрийн салаатай юмас тоглолт юм бэ ёо. За ингээд отгоо тандаад юу гэж хэлэх вэ та? За баярлалаа. За хайртай шүү. За тэгэхээр хань дамжуулахдаа 6 цагаас очих ёстой байна. Тэгээд 6 цагаас жоохон хосорч очих шүү гэсэн үгийг дамжуулсан. Тэгээд ямарс орой чонтойгоо хамтдаа гоё байна. Хайртай шүү гэдэг үгийг дамжууллаа. Пэс мамбо нэвтрүүлэг байлаа. Та 50 байж болно. Тань төрс өдрийн мэндийг бас манай нэвтрүүлгийн зүгээс хүргэж байна. За баярлалаа. Танай хамт олон байцлын өндөр амжилт хүсье. За баяртай. За баярлалаа. За одоо хань руугаа ярьж болно. За. За баяртай.